За сайн байцгаана уу. Тэгэхээр одоо манай математик гаргалгаанаас машин сургалт руу өрөх аяллаа маань 3 дахь анги маань эхэлж байна. За 3 дахь ангиараа бид нар юу хийхийг хүсэж байна вэ гэхээр ер нь бол яг өмнөх бид нар 2 ангиараа бид нар юу хийсэн гэхээр шугамаа айлгуурын тэр үндсэн ойлголтуудыг бол ойлгосон байгаа. За ер нь нэлээд өгсөн байгаа. За яг нэгдүгээрийн том бүлэг маань дуусгаад бидэрт хэд хэдэн сэдвүүд дутуу байгаа. За норм ярина хэдүүлээ. За дээрээс нь хэдүүлээ вектор калкулус ярих хэрэгтэй. За тэгээд eigen vector, eigen value тэгээд SVD-г яриад ерөнхийдөө ингээд дуусч байгаа. За яг энэ хэдийг хэдүүлээ өнөөдөр ярихаас илүүтэйгээр за миний бодлоор одоо хэдүүлээ зорилгоо тодорхойлох цаг нь болцсон гэж бодож байна. За өөрөөр хэлбэл манай энэ аяллаа энэ олон 4-5 бүлэгтэй том аяллаа маань үндсэн зорилго нь юу юм? Бид нар энэ эцсийн тэр цэг дээр очисны дараа манай аяллаа тэр эцсийн цэг дээр очисны дараа бид нар юуг ойлгож авах юм? Юуг ойлгож авсан байх юм? Тэгээ ерөөхдөө тэр түүний дараа бид нар яах юм гэдэг эхлээд харчих гэж байгаа. Бид нар зорилгоо эхлээд харчих. Тэгснээр бид нар яах вэ гэхээр өөрөө юу хэлэх гээд байна вэ? Бидний замыг үргэлж гэрэлтүүлж яадаг тэр алтан гац зодыг хэдүүлээ төрүүлээд харчих. За тэгээд бид алтан гац зодоо харж байгаа тохиолдолд бид нар зүгээ олоод ямар ч хэсэг олоод явна гэсэн. Өөрөөр хэлбэл бид нар энэ тэнд цэгт хүрэхэд бол бид нар юуг их шамдан сурах уу? Юуг өнгөцгөн яах уу? Юуг сурахгүйгээр за шаардлагатай тохиолдолд сурна гэдээ орхио явах гэдэг хэдүүлээ харах боломжтой болчихно гэсэн. За тийм учраас өнөөдрийн зорилго бол бүгдээрээ өөрсдийн тэр замыг гэрэлтүүлж явах алтан гац тэр одыг хэдүүлээ олж харна гэсэн. За ингэхийн тулд өнөөдөр энэ хоёр зүйлийг хий гэж бодож байна. За нэгдүгээр болохоор яг машин сургалт дээр маш олон кластеринг гэдэг алгоритмууд бол байдаг. За түүний нэг болох бүгдээр өнөөдөр mixture of Gaussian гэдэг кластерыг товчгоо ярилцсан. Ер нь бол яг Gaussian distribution бол бид магадлалын 2 дугаар бүлгээрээ бид нар бол ярилцсан. За continuous variable хэмжлэг юмнуудтай холбоотой гэдээ бид нар ярина. 2 дугаар бүлгээрээ бид нар ярилцсан. За тэгээд мөн түүшлэн Gaussian mixture of Gaussian-ыг optimization хийж байгаа алгоритм бол EM алгоритм байгаа. За бид нар optimization алгоритмуудын талаар бол 3 дугаар бүлэг дээр ярина. За тэгэхээр өнөөдрийн зорилго болохоор өнөөдрийн ангийн зорилго болохоор бид нар энэ аяллаа зорилгыг тодорхойлох болох учраас өнөөдөр юу хийхийг хүсэж байна вэ гэхээр энийг бол тэгж амар тэр нарийн дандын тэр цаад байгаа санааг нь ярихгүйгээр хэдүүлээ зүгээр маш энгийн байдлаар basic жишээн дээр практик жишээн дээр тайлбарлаад за тэгээд өнөөдрийн гол зорилго бол энийг хэдүүлээ Python дээр хэрэгжүүлж үзэх байгаа. Яг нь Python дээр бол Python дээр бол энэ EM-ийг хэрэгжүүлсэн тийм пакэж бол бэлэн байдаг. За өнөөдөр гэхдээ хэдүүлээ тэр пакэжийг ашиглахгүй хэдүүлээ математик талаас нь хараад за тэгээд тэрийг хэдүүлээ өөрсдийн гэсэн EM алгоритмтай болно гэсэн өнөөдрийн ангийн дараа. За тэгэхээр ийм хоёр зүйлийг өнөөдөр хэдүүлээ хийх нэ гэсэн. За тэгэхээр энийг бол хэдүүлээ одоо энэ чинь хийчихье. За энийг хоёр дахь зорилго болохоор за миний ширээн дээр очиж байгаа хийчихье тэ. За тэгэхээр одоо гэж хэдүүлээ нэг товчхоо mixture of Gaussian гэж юу юм? EM алгоритм гэж юу юм? Яаж энэ хоёр ерөнхийдөө кластеринг хийж байгаа? Ер нь кластеринг гэж юу юм бэ гэдэгт ярилцъя. За эхлэе. Тэгэхээр за хэдүүлээ нэгдүгээр ангийнхаа жишээг авъя. За бид нар нэгдүгээр ангаар ямар жишээ авсан гэхээр манай компани байдаг. Компани маань болохоор талах хийдэг, кейк хийдэг байсан тийм ээ. За тэгээ одоо яг жишээг жоохон томсгоод ер нь бол яг манай компани нэлээд сайн талах кейк хийгээд Монголд гайгүй талах кейк нэлээд зараад ерөнхийдөө гайгүй нэр хүндтэй нэлээд тийм өрсөлдөхүйц тийм хүчтэй компани болцдог байгаа тийм маш олон хэрэглэгчтэй. За тэгээд дээрэс нь бид нар ерөнхийдөө тэгсэн дээрэс нь хэрэглэгчдэрээ ямар нэгэн байд ап хийдэг ч юм уу тэгээд нэлээд дата цуглуулсан. Өөрөөр хэлбэл бид нар ямар хэрэглэгч хэрэг хэмжээний модалтай авч чинь хэрэг давтамжтай худалдаа авч чинь гэдэг ч юм уу те тэр мэдээлэл манай одоо өгдлийн сан дээр бол цугларчлаа гэдэг хэдүүлээ төсөөлч. За тэгээд бид нар одоо ерөнхийдөө манай компани зорилго бол одоо компани дараагийн төвшөнд гаргамаар байна. Ерөнхийдөө Монголдо номер 1 unicorn болж гарч ирээ те тийм зорилготой бай гэж бодъё. За тэгээд дараа нь ерөнхийдөө Азтай ч юм уу ингээ гарна гэсэн юм алсын хараатай. За тэгээд яг тхийн тулд хэдүүлээ эхлээд одоо хэрэглэгчээ таниад хэрэглэгчийн тэр мэдээллийг анализ хийгээд хэрэглэгчээ ер нь хэрэглэгчээ сегментлээд ямар юм сегментүүд байна. Бид нар тэгээд тэр сегментэд зориулаад тэр тухайн сегмент рүү чиглэсэн юм бүтээгдэхүүнийг хэдүүлээ таньснаар одоо хийх боломжтой болно тийм.
За тэгэхээр за яг хэдүүлээ шууд жишээ аваад явчих. За манай компани дата за бид нар ингээл харсан чинь за яг хэдүүлээ зурхад амархан байдлаар зөвхөн хоёр хэмжээстэй дата энэ дээр зурчээ тий. За нэгдүгээр яг за ийшээ хэдүүлээ за насгаа үзчихье. За дээшээ хэдүүлээ локейшнгээ үзчихье. Өөрөөр хэлбэл за яг Монгол дотроо байгаа үзчихье. За Монгол дотроо ийшээ east, ийшээ west, ийшээ за манай төв хэсэг. Тэгээ манай Монгол улсын зүүн аймагуд, зүүн одоо зүгт байгаа аймагуд, тэгээ зүүн хэсгүүд, баруун аймагт байгаа одоо манай ард түмэн, за манай хотод байгаа болон хотын дээр төв аймаг авцаа ч юм уу. Тэр ингээд манай ерөөдөө төв Монгол улсын төв хэсэгт байгаа энэ аймагуд гэдэг ойлгох. Яг ингээд ойлгочих хэрэгтэй шүү. Тэгээд ийшээ бол залуу, ийшээ хөгшин гэсэн үг шүү дээ. За тэгээд харсан чинь манай дата нэг юм хүү юм уу. Бид нар датагаа ингээд зураад авсан чинь тэгээд зураад чинь нэг юм хүү байна. Гэдэг ч юм уу. Бидний дата бол ер нь бол ямар ч харагдаж болно. За тэгээд бид нар энэчнээс юу яг кластеринг бидний энэчнээс бол энэ ингээд харахад бол маш амархан кластеринг хийж чадчихсан. Бид нар ингээд өөрсдийн одоо зүүн совингороо ч юм уу ямар ч нэг 5 шиг юм сегмент байна, 5 юм шинж чанартай юм, ерөөдөө тустай юм сегмент байна гэдэг бид нар бол зөвхөн ингээд нүдэрээ хараа шууд харчихж байгаа. За яг хуу машин дүүл энийг яаж мэдэх вэ гэдэг нэг юм сонирхолтой асуулт гараад байна. Дээрээс нь яг хуу хүн өөрөө бас хязгаарлалт юм байна. Бид нар яг хуу энэ дээр бол зөвхөн хоёр хэмжээст дата гараад байгаа байхгүй юу? Манай компани дата маш олон хэмжээстэй байж болно. Заавал нэг зөвхөн нас тэгээ зөвхөн одоо байршлын мэдээлэл байна гэж байхгүй. Өөр маш олон юм фичерүүд орж ирнэ. Тэгэхээр бидний дата чинь 2, 3, 4 за тэгээ 5, 6, 7, 10, 20, 30 гэж яваад байгаа тийм ээ. За тийм хэмжээст орон зайн дээр бол бид нар ямар нэгэн төсөөлж чадахгүй, зурж чадахгүй. Тэгэхээр бид нар тэрийг бас кластер хийхэд бас нэлээд төвөгтэй. Яг тархиндаа ер нь тэрийг хийх төвөгтэй гараар хийхэд. За дээрээс нь манай энэ датаны одоо тоо ширхэх гэн мөрийн тоон сая тэрбум байвал яах вэ? За тэрбум мөртэй байвал бид нар тэр чинь хэдий хоёр хэмжээст байсан ч гэсэн тэрбум мөртэй байвал бид нар тэрийг зурна гэдэг хэцүү. За яг хаа зурлаа гэж бодоход тэр чинь нүдэрээ хараад ангилна гэдэг чинь бас хэцүү шүү дээ. Тэр болон том энэ чинь мангар том юм одоо тэнхлэг хэрэгтэй болчих, X зэрэг тэнхлэг хэрэгтэй болчихно. Тэн дээр чинь яаж хараад яаж ангилах вэ гэдэг чинь өөр их төвөгтэй болчих. Тэгэхээр тийм учраас ерөнхийдөө машинаар ерөнхийдөө одоо ингэж ангилах машин дээр их туслаад байгаа юм л та. За тийм учраас машинаар хэдүүлээ одоо өнөөдөр иймэрхүү зүйлүүдийг кластер хийж ингэ сегментлж үзье гэж. За тэгэхээр машинаар хийхэд бол машин тэгвэл энийг яаж хийх вэ гэж. За нэгдүгээр том чухал асуулт ингэж нэг том чухал асуулт байна. Number of cluster. Машинаар хийхэд бол эхний асуулт юу байх ёстой вэ гэхээр машин энэ хэдэн шиг кластер байгааг яаж мэдэх вэ гэдэг нэг тийм асуулт гарч ирсэн. Өөрөөр хэлбэл бид нар энэ 5 кластер байна гэдэг бид нар нүдэрээ хараад мэдчихвэл тэрийг машин яаж мэдэх вэ гэж. Ерөөдөө шууд хариулахад машин мэдчих чадахгүй байгаа. Тэгээ яагаад мэдчих чадахгүй байгаа даа нөхөр ер нь бол бид нар одоо яаж ашиглаж байгаа нөхөр бид нар хэлж өгдөг машин да. За энд 5 одоо кластер байгаа шүү чи над 5 шиг Gaussian distribution зурж өгөөрэй гэдэг ч юм уу. Тэгээ бид нар машиндаа тэгж хэлж өгдөг гэсэн. За чи надад тэгээд 5 ширхгийг 4 ширхгийг ч юм 3 ширхгийг яг хаа бид нар тэгж таана гэсэн. Бид нар хэд байгаа мэдэхгүй бид нар харахгүй байгаа ш татагаа. Тэгэхээр яг бид нар таадаг гэсэн. Яг хаа энийг таахгүйгээр одоо ертөнцийн судлаачид бол яг хаа за иймэрхүү байртаа иймэрхүү одоо арга техник ашиглаад кластерын тоог олж болно шүү гэсэн юм арга техникүүд бол ерөнхийдөө бас судалгаа хийж гаргасан байдаг. За гэхдээ яг бүр нэг тийм амар төгс тийм одоо яг кластерын тоог төгс гаргадаг тийм техник алгоритм ч юм бол одоохондоо байхгүй байгаа гэж би хараад байгаа. Тийм учраас хүмүүс ерөнхийдөө ингэж гараараа хэлж өгсөөр байгаа. Өөрөөр хэлбэл бид нар юу гэдэг давталтгүйгчдэг гэсэн үг 5 6 7 8 9 10 кластер гэдэг. Тэгээ лосс хамгийн бага лосстой байгаа нь аль нь вэ гэдэг тэрнээсээ ингэж авдаг ч юм уу. Ерөнхийдөө л хүмүүс бол яг практик дээр бол тэгж ашиглаад байна. За тэгэхээр ягаад тэгээд ингээд гараар өгөө машин чадахгүй юм хөө яг үнэндээ бол энэ дэр яг тийм үнэн кластер гэж байхгүй байгаа. Үнэн тэр кластерын тоо гэж ер нь байхгүй байгаа байхгүй. Ягаад одоо зөв нэг ийм генер их obvious гэсэн. Энэ их ойлгомжтой жишээ байгаа байхгүй. Ийм жишээ гэж байна.
За энэ дээр бид тэр ер нь яаж харж болох вэ? За энд нэг юм кластер байна. За энд дахиад нэг юм кластер байна. Хоёр кластер байна гэж харж болж байна тийм. За эсвэргээрээ за цэнхрээр зурчих. Эсвэргээрээ ингэж бас харж байна. Өн чи дөрв байгаа юм шүү гэж. Ер нь бол яг дөрв бас байж болоод байгаа. Хоёрч байж болж байна, дөрөвч байж болоод байгаа. Тэгээ яг үнэндээ бол энэ бол яг тэр яг одоо жишээлбэл манай жишээгээр хавал манай компани одоо зорилгоос юу хамаарна гэсэн. Бид нар хэрэглэгчийг хэдэн сегмент болгож хувааж явах гэдэг юм те манай юм төлөвлөгөө ямар байгаа. Тэмчнээс хамаарна гэсэн. Хамаарч юм бас хүмүүсийн кластерын тэр тоогоо өгөөд байгаа өгөөд байх шиг байна. Ер нь практик дээр тэгж яах шиг байна. За тэгэхээр нэгдүгээр бид нар тэгэхээр ерөнхийдөө хэдэн кластер байгаа бид нар машинда хэлж өгдөг байх нь. За энэ тэгэхээр бидний одоо хэлж өгөх нь бидний үүрэг. За бусад ажлыг нь бол манай машин хийж өгнө. Бусад энэ одоо ингэж кластеринг хийх ажлыг манай машин хийж өгнө. За эхлээд хэдүүлээ за одоо ийшээ оръё. За ерөнхийдөө үндсэн ойлголт маань болчлоо. За одоо яг mixture of Gaussian distribution Gaussian гэж юу юм бэ гэдгийг хэлэхдээ ярилцъя. За мог. За энэ жишээн дээр хэдүүлээ ярилцчих дөө. Хэдүүлээ нэг ингэж харж чадна. За ер нь бол яг хуу за энэ байж тахаж байна. За энэ эхлээд хэдүүлээ ер нь яг энэ ямар шинж чанартай юм бэ гэдгийг ярьчвал зүгээр юм. За бид нар ийм нэг тойрог гаргаж ирэх гэдэг ааш тийм ан зорилгоч юу нэг энэ ийм нэг тойрог энийг яг энийг багтаас цэгүүдээ багтаас нэг юм тойрог гаргаад ирчихвэл бид нар ялах гэдэг байгаа байхгүй юу? За тэгэхээр энэ тойрог гаргаж ирэхэд бол бид нар энд нэг юм энэ дээр нэг юм дундаж гэдэг утга байгаа хэрэгтэй. За өөрөөр хэлбэл энийг бид юу гэж нэрлэж байгаа нөхөр new гэж нэрлэж байгаа. Энэ бол өөрөөр хэлбэл манай main утга. Дундаж. Өөрөөр хэлбэл манай энэ цэгүүдийн ингээд яг энэ дотор яг энэ кластерт байгаа энэ сегментэд байгаа энэ цэгүүдийн яг дундч нь яг дундлын цэг нь аль нь гэж байгаа байхгүй. Тэрийг нь хэдүүл авах хэрэгтэй. За тэрийг хэдүүлээ юу гэдэг юм гэдэг юм гэж тэ. Энэ цэнхэр цэгүүд авах нь ш. За тэгвэл манай энэ тойрог маань ерөнхийдөө хэлбэр нь янз бүр гэж болж байна. Янз бүр ч яах вэ? Ерөнхийдөө нэг цэгээсээ аваарад энэ бол нэг бөөрхий талтай за ийм ч юм уу те. Ийм байна. Гэсэн энэ жоохон юм одоо нэг тийм зөөвөн дүрс талтай байна шүү дээ. Нилээн зөөвөн талтай. Тэгээ манай энэ бол юу гэдэг нэг ийм ч юм уу. Энэ хоёр чинь шал өөр хэмжээтэй байгаа шүү дээ. Бид нар тэгэхээр энэ цэгээ багтаасан юм зөөвөн дүрс гаргаж ирэх хэрэгтэй байна шүү. Тэгэхээр бид нар энийг чинь бас тодорхойлох хэрэгтэй шүү. Энэ чинээс ийшээ чи юу нь яг ямар хэмжээтэй юм бэ? Энэний хэмжээ юу юм? Энэ чинь чухал болоод байна шүү дээ. За энийг хэдүүлээ юу гэж нэрлэхээр sigma гэж нэрлэжээ. За бүр энэ цаатлын тэр одоо энэ sigma positive definite matrix байх ёстой ч гэдэг ч юм уу. Энийг хэдүүлээ яг юугаараа ярина. Яг 2 дугаар бүлгээр ярилцсан. Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ бүр тэр нарийн юмнуудыг ярихгүй зүгээр л маш энгийн ингээ харахад ойлгомжтой. Яг зүгээр маш зүгээр тэр бид ингээд сэтгхүүгээр ингэж зүгээр цаанаасаа бид нар шууд ингээ хараад энэ чинь шүү дээ гэдэг ихлэ мэдэрчээ гэж. За энд бол тэгэхээр нэг энэ хэмжээ хэлээд байна гэсэн. За тэгээд ерөнхийдөө манай энэ хоёр юу байх манай энэ бөөрийн хэлбэрүүдийг зурчиж байгаа юм. За гэхдээ яг нэг параметр бас хэрэгтэй байна. Тэр нь юу гэхээр пай гэдэг параметр. За энэ параметр юуг илэрхийлэх вэ гэхээр за магадгүй манай энэ нийт цэгтэй за эдгээр зөв жишээ авч 600 цэг байсан юм бодож тэ. За энэ дээр нэг юу гэдэг за 200 цэг энэ ч байсан үзчихье. За энэ ч 50 цэг, энэ ч 50 цэг 300, энэ ч 200 цэг, энэ ч 100 цэг гэдэг юм уу те. Ингээд тод нийт цэг маань 600 цэг байгаа. За тэгэнгүүт энэ Gaussian distribution-ийн хувьд энийг хэдүүлээ пай энийг за энэ Gaussian distribution хэдүүлээ пай 1 гэдэг юм хэлчихье. За энийг. Тэгвэл энэний одоо пай ерөн зүгээр ямар авах вэ? Өөрөөр хэлбэл ийм байх гэсэн. 33% ч юм уу те яг хуваар илэрхийлбэл нийт одоо манай нийт цэгээс одоо хичнээн хэмжээний цэг нь тухайн энэ Gaussian distribution-д
хариалагдаж байгаа юм бэ гэдэг тэр хэмжээ нь маань болохоор пайг илэрхийлж байгаа гэсэн. За ингээд бид энэ гурван параметр байхад mixture of Gaussian хэдүүлээ ингээд цэгүүдээр кластер үүсгээд тэр Gaussian distribution-уудыг хэдүүлээ зурчихна гэсэн. Ингээд бол их амарх. За хэдүүлээ их амархан. За энийг тодорхойлчлаа. За энэ болчлоо. Энэ ялцлаа. За одоо тэгсэн чинь одоо тэгтээ яг гол ажил нь EM алгоритм л та үндсэн ажил маань EM алгоритм. За энэ болохоор хоёр үгний бүртлээс нэгдэж байгаа энэ үг маань estimation maximize юм л үү. За тийм estimate гэдэг нэг нь maximize тийм хийдэг тийм алхамтай гэсэн хоёр алхамтай байхгүй юу. За тэгэхээр хэдүүлээ эхлээд ер нь за хэдүүлээ энийг яриа. За бид нар бол шууд мэдэхгүй шүү дээ. За энэ байна гэх манай машин шууд хараад харж чадахгүй юм чи уусаа хийж чадахгүй шүү дээ. Тэгээ манай машин яадаг гэхээр эхлээд санамсаргүй байдлаар нэг энэ гурван параметр дээрээ санамсаргүй байдлаар утга оноож өгдөг байгаа. За хэдүүлээ нэг зөвхөн яг машин шиг ажиллаа. Хэдүүлээ машин шиг ажиллаа. За эднийг хэдүүлээ ойлгоцсон тий. За энийг арилгахаа шинээр зурх уу? За заавал залхуурчих хэдүүлээ. За залхуурч. За цэвэрхий юу? Ойлгомжтой их хэлж байгаа цэвэрхий. Намана дата чинь сая ямар аа. За энэ ч юм те юу ямар ч хийж болно шүү дээ. За эсвийг ойлгох гэж юм байна. За тэгэхээр ерөнхийдөө эхний алхам бол за 3 параметртэй байх юм байна гэдээ бид нар ойлгосон. Юу? Sigma пай. За энэ 3 параметртэй байх юм байна. Тэгээд бид нар энэ 3 параметр ер нь бидний зорилго бол машины зорилго бол энэ 3 параметрыг маш сайн 3 параметр болоод өгчөд машин ялцчих байгаа байхгүй. Машин ялаад бид нар ялцчих байгаа байхгүй. Тэгээд ерөнхийдөө энэ 3 дүүл маш сайн параметрыг бид нар яаж болох вэ? Энэ 3 параметр чинь distribution болгон дээр тус тустай янз бүрийн утгатай байгаа шүү дээ. 5 ширхэг distribution өгөөрэй гэвэл манай машин эргүүлээ надад энэ 3 параметр үйлчлэн 5-тай. Нэгнээс нь 5 5 5 ширхгийг надад би харж байгаа. Гэхдээ нэгнээс нь 5 5 ширхгийг надад өгсөж тоохгүй. Тэгээд тэр нь маш сайн параметр. Тэгээд бид тэр параметрыг ашиглаад дараа чин дээр хэрэглэчихэж юм уу те бас ингэ за энэ чинь англиэр хэрэгжиж бас мэдэх боломжтой болно гэсэн. За надад энэ 3 сайн маш параметр сайн параметр одоо машин маань яаж өгдөг вэ гэхээр за энэ дээр бол бид за EM алгоритмыг ашигланаа. За EM алгоритм маань яадаг гэхээр эхлээд бид нар энийг ингээ санамсаргүйгээр оноод өгч. За new чинь манай нэг дундаж цэг штэ. За дундаж цэг бол мэдэхгүй чинь манай машин зөв хаа хамаагүй ингээ 5 цэг шүү. За заавал нэг юм мэдчих юм дээ ч юм уу дээ байна гэсэн. Хамаагүй санамсаргүйгээр оноо багч. За манай Sigma бол яг хуу заас санамсаргүйгээр оноод өгч ш. Гэтэ яг хаа энэ ч нөө positive definite байх хэвээр ер нь бол. За тэр хэдүүлээ яг Gaussian distribution ярихаар хэдүүлээ ярилцсанаа. Тэгэхээр яг хаа ер нь Sigma юу гэж хэлж яах вэ гэхээр за манай түрүүний тэр нөгөө бөөрийнхий чинь нэг 100 байх юм уу яг гой бөөрих байх юм уу хэдүүлээ жишээ авч байгаа учраас зүгээр энийг хэдүүлээ identity matrix оноод өгч. За identity matrix оноод өгч. Яа гоё 100 бөөрийн гараад. Тэгвэл манай distribution маань бүгдээр нэг гоё нэг юм гоё бөөрийн юм гараад. Сайн бөөрийн. За тэгээд энд нь юу гэдэг за бүгдээрийн энэ одоо 5 хэмжинтэй бүгдтэйг арны 2 шүү гэж өгч байсан. Ер нь бол манай сам манай сам маань ер нь бол нэгтэй л тэнцэж явах хэрэгтэй. Бүх одоо энэ сам маань. Маач одоо 5 кластер гэж бид хэлээд өгсөн юм чинь пай бол 5 тэнцэж явах хэрэгтэй ингээд бүгдийг үржүүлчихээ нэг болчихж байгаа байхгүй. Яг ингээд яг за кластер одоо эхний анхны утга бол яг бүх цэг бол бүх одоо манай Gaussian distribution-ууд бол
нэг Gaussian distribution бол бүгд яг эзэлхэн тооны хэмжээний төр цэгүүдийг агуулсан шүү гэдэг зүгээр ингээд зөв анхны утгаараа зөв ингээд хэлээд өгч гэж. За тэгээ за ингэчлээ. За тэгсэн чинь одоо манай энэ алгоритм их гоё. Энэ алгоритм E step estimation step байна. За E step гэхэлсэн ба ши яадаг гэхээр E step за цэг болгоно цэг болгоно. Манай дата болгоно. Манай чи 600 датаг 600 дата болгоно дээр ажиллана гэсэн. За энэ цэг дээр за энэ цэг одоо энд байх магадлал юм хэр байна? Энэ цэг ийшээ байх магадлал хэр байна? Энэ цэг ийшээ байх магадлал хэр байна гэх ингээд бүгдийг нийлдэг гэсэн. Тэгээ бүх цэг энэ цэг ийшээ байх магадлал хэр байна? Энэ цэг ийшээ байх магадлал хэр байна? Энэ ийшээ байх магадлал хэр байна? Энэ эдгээр ийшээ ингээд ийшээ ингээд тэ бүх цэг эдгээр бас ингээд ийшээ гэдэг ч юм. Тэгээ манай бүх цэг бүх Gaussian distribution дээр байх магадлал нь энд хариалагдах магадлал юу хэр вэ гэсэн. Ерөнхийдөө ингэснээр хэр их хол байна вэ, хэр их ойр байна вэ гэдгийг ерөнхийдөө хэмжээд байна гэсэн. Ойрхон байдлын магадлал их өндөр гэсэн. За энэ ойрхон биш шүү. Чи юу энэ цэгийн хувьд энэ их ойрхон байна. Чи юу 0.7 юм шүү. За энэ бол 0.2 хэмжээ юм уу те. За ийшээ чи бас ийшээ жоох ойрхон 0.1 одоо юу гэдэг нь 5 ч юм уу те. За нэг иймэрхүү ч юм ингээд жишээ байдлаар ярьж байгаа. За иймэрхүү байртай ингээд оноогод өгч юм гэсэн. За энэ цэгийг дахиад жишээ авсан чи энэ цэг чинь дахиад энд нөхөртэй ойрхон юм шүү. Хамгийн ойрхон энэ юм шүү. За бас ийшээ ойрхон байж ч бас болох юм байна да. За ийшээ ойрхон 1.6. За ийшээ ойрхон 0.35 гэдэг ч юм уу. За иймэрхүү байртай ингээд бүх цэгүүдийг ингээд манай бүх датаг ингээд аль Gaussian distributionтэй ер нь их ойрхон байна. Тэр хэмжээгээр гэдэг магадлал одоо хэр их магадлал энэтэй ойрхон байх магадлал нь хэр их байна гэдгийг ингээд E step маань хэлээд ингээд estimate тооцоолоод ингээд бүх цэгүүд дээр эхний ээлжийн янз гаргаад байна. За тэгээд дараа нь яг уу гэхээр манай алгоритм маань M step рүү орно. Хоёрдугаар алхам. За хоёрдугаар алхам яг уу гэхээр бид нар дахиад одоо тэр энэ гурван параметраа бид нар дахиад эхний параметр одоо бид нар солиод дахиад шинээр бодно. Бид нар жишээ санамсруугаа онооц. Одоо яг оноосон дээр одоо шинээр бодно. За яаж шинээр бодох вэ гэхээр за манайд ч одоо энэ дээр байх магадaltaй энэ цэгүүд чи юу нэлээ их энэ хэсэг чи юу нэлээ их энэ чи хамаарат байх шүү. Тэгэнгүүт яг үгээр дахиад тэр ми утгаа дундаж утгаа бодно. За тэгэхээр хэрвээ энэ хэсэг ихэнх нь энэ хэсэг ингээд ихэнх нь хамаарч ирсэн. Энэний ми утга чи энэ авч чи. За энэ авч чи юм те. Ингээд буугаад ирнэ гэсэн. За энэний ми утга чи энэ хэсэг нэлээнгүүд нь агуулдаг энэ чинь ингээд ийшээ шилжээд ингээд манай Gaussian тийш ингээд хамгийн тэр их цэг тэр өөрөөр тэр агуулсан тэр их цэгүүдээсээ дундаж цэгээ олоод ингээд өөрсдөө ингээд шилжүүлээд ингээд шилжээ авчих. За хэдүүлээ энийг өнөөдөр Python дээр хэрэгжүүлээд тэр давтал болгоноор нь хэдүүлээ ингээд плот хийгээд плот зургаар нь плотинг хийгээд ингээд харцнаа. Тэгэхээр бүр илүү боломжтой. За яг хуу санаа нь болохоор түрүүний ярьснаар ингээд дахиад тэр дунджаа бодоод за тэнгуүлээ нөгөө нэг өөртөө агуулсан тэр цэгээр тооцоолсон чинь миний тэр цэгүүдийг агуулах тэр сигма энэ матрикс маань бас ямар ах юм бэ гэдэг бас бодоод дахиад тооцоолчихно гэсэн. За тэгээ нөгөө энэ хэрэг агуулж байгаа чинь өөр байна шүү. Энэ баг энэ жишээ энийг авсан юм нэг цөөхөн цэг агуулах гэдэг шүү. Яагаад тэр чинь бүгднгээс нь хол байгаа шүү дээ. Бүх цэгээс гэдэг ч юм уу. Иймэрхүү байртай ингээд эхний ээлжинд ингээд нэг удаа бүгдээр ингээд давталт хийчихсэн гэсэн. За тэгээ M step-ийг хийчихэнгүүтээ за дахиад ингээд давтна. E step-ийг дахиад хийн. Энэ чинь энд очсон энийг ингээд агуулж исэн чинь эндээс холдчихж байгаа хгүй. Энэ цэг холдоод магадгүй энэ нь ийшээ ойртсон байсан ч гэдэг. Дахиад энэ цэг чи ийшээ энэ хамаарчихсан буцаад энэ хамаардаг ч юм уу те. Мин солигдсон чинь дахиад шинэ 5 шиг өөр газар гараад ирсэн. Тэгээд сигма ч гэсэн өөр гэхээр чинь дахиад нөгөө цэгнүүдээ ингээд дахиж ингэж байна. За чи над хамаарахгүй байна. За энэ чи надтай илүү ойрхон болсон байж. Би чамайг авлаа шүү. За чи цаашаа яв. За чи наашаа чи цаашаа гэх ингээд манай нөгөө Gaussian distribution гэж ингээд цэгүүдээ ингээд хоорондоо ингээд солилцоо хин надтай ойрхон байна. За минь дундчин солигдож байшин өөрчлөлтсөн. Надаа энэ сандлаа ойрхон болчихлоо шүү. За энэ синс одоо надад олгочлаа. За би чи надад ойрхон хол юм чинь чи миний distribution юм биш юм байна. Гэт ингээд дахиад ингээд цэг рүүгээ ортоод идэх ч юм уу. Тэг ингээд бүгдээр ингээд тус тустай холдоо. Тэг үндсэн цэг дээр баг ингээд очиод ингээд ерөөдөө иймэрхүү байртай ажиллаад ингээд манай Gaussian distribution маань ингээд converge хийдэг ба. Тэг хизээ дуусах вэ гэж. Манай converge маань хизээ дуусах гэж. Ерөөдөө маш амархан. Ерөөс манай өмнөх өөрчлөгдсөн манай өмнөх энэ мин
болон энэ манай пай тэр сигма утгууд маань ингээд тооцоолоо бид нар log likelihood гэдэг яадаг. За optimization algorithm ярих хэдүүлээ нэг гоё ойлгоно. За тэр loss юм маань function маань өмнөх loss function-ы тэр утга одоо сая шинээр бодсон тэр хоёрын ялгаа нь маш бага байх юм бол маш бага байх юм бол хэдүүлээ. За энэ чинь дахиад нэг олон дахин давтаад угаасаа нэг хайтар өөрчлөгдөөгүй байх шүү дээ гэж үзээд давталтаа брик хийгээд давталтаа зогсоогоод хэдүүлээ тэгээд ерөнхийдөө манай convert сэжлээ гээд машин манад тэр параметруудыг хийж өгдөг. За эдгээр байна. 5 ширх кластер чинь ийм параметртэй байна шүү. Ийм Gaussian distribution байна шүү. За май гэдэг надад хийж өгдөг гэсэн. За тэгээд сул тал нь юу байна вэ гэхээр за яхав за сул талыг хэдүүлээ хэрэгжүүлж үзчихэд шууд тэгээд тэрэн дээрээсээ дахиад шууд хараад сул талын шууд хараа авчи тэ. За тэгэхээр тэгээ явчих. За хэдүүлээ энийгээ дуусгачлаа. Энэ болчлаа. За тэгээ хэдүүлээ одоо Python дээр кодоо бичээд яг энэ ярьсан юм хэрэгжүүлээд за тэгээ өнөөдрийн ангиад дуусгая. За сайн байцгаана уу, дахин уулзсандаа баяртай байна. За хэдүүлээ түрүүний самбар дээр ирсэн алгоритм одоо хэдүүлээ Python дээр хэрэгжүүлж үзье. За тэгэхээр яг би энийг бол өмнө сая өнгөрдөг хавар бол хийцэн. За тэгтээ би дахиад хий. Хэдүүлээ энэ 2 дугаар даалгаврыг хий. За энэ 2 дугаар даалгавар дээр яг бидэрт ийм xtext гэдэг дата бол өгөгдсөн. Өөрөөр хэлбэл манай дата маань ер нь бол 2000 ширхэг мөртэй 2 хэмжээст 2000 ширхэг цэг байна гэсэн үг тийм ээ, 2 хэмжээст дээр. За ийм дата бол өгөгдсөн. За тэгээ бид нар ийм алгоритмыг ерөнхийдөө хэрэгжүүлнэ гэсэн хийнэ гэсэн. За тэгээ манай Gaussian distribution-ы тоо маань болохоор 5 байгаа. Өөрөөр хэлбэл бидэрт 5 кластер байгаа гэдэг бид нар машиндаа хэлж өгнө гэсэн. За бидэрт түрүүн самбар дээр ирсэн тийм ээ. За бид нар энийг бол хэлж өгдөг байгаа. За нэг анхаарах зүйл бол бид нар нөгөө бэлэн энэ модулыг ашиглахгүй. Өөрөөр хэлбэл бидний ийм алгоритм алидины хийцэн юм бэлэн модуль бол байгаа. За бид нар бол энийг ашиглахгүй. Бидний зорилго бол энийг ойлгох учраас ер нь бол бид нар өөрсдөө энэ ийм алгоритмыг хийгээд үзье гэж. За ийм л даалгавар агаад байгаа. За тэгэхээр манай даалгавар бол үндсэн зорилго бол манай датаг 5 кластер болгож хуваах ийм зорилготой гэсэн үг. За хэдүүлээ эхлэё. Mixture of Gaussian ийм алгоритм пай. За хэдүүлээ эхлээд хэрэгтэй шаардлагатай пакэжуудаа за мэдээж ойлгомжтой NumPy бол мэдээж хэрэгтэй. За тэгээд хэдүүлээ юм зурх хэрэгтэй нөгөө зурханд бол хэдүүлэнд нь энэ модуль энэ пакэж хэрэгтэй. За тэгээд хэдүүлээ Gaussian distribution-ыг бас тооцоолох хэрэгтэй. Тэгэхээр хэдүүлээ энэ чинээс энийг хэдүүлээ multi-variable normal distribution гэдэг маань Gaussian distribution-ыг бас хэлдэг байгаа. За тэгэхээр multi-variate normal distribution-ыг энэ package энэ модулыг хэдүүлээ импорт хийчихье. За ингээл юу нь болчихж байгаа ч гэдэг. За тэгээд эхний алхам бол хэдүүлээ датагаа гээс уншаа авчээ. За датагаа уншиж авахад хэдүүлээ open хийгээд xtext-ийг унш файлаа нээж аваад за тэнгуүдээ linus гэдэг хөлсөгчийн дотор хэдүүлээ f-ийг read linus хийгээд бүх лайнуудаа уншиж авч хоёулын 2 лист зарлж нэг датагаа хадгалах. За x дээр хэдүүлээ манай эхний багныг y дээр дараагийн багныг хадгалчих. За тэгээд эхэнд бол хэдүүлээ for line гэдэг хөлсөгч рүү linus бүх лайнуудыг гүйлгээд за тэгж гүйлэхдээ хэдүүлээ тухайн line болгон дээр string орж ирэх учраас float болгочих. За float болгоод float болгоо юу яах вэ? Line-ыг хэдүүлээ split хийгээд за split хийхдээ split яаж хийх вэ гэвэл зайгаар хийгээд эхний утгыг хэдүүлээ эхний утгыг хэдүүлээ x хийгээд дараагийн утгыг хэдүүлээ y руу хийчихье гэж. Line split хийгээд зайгаар хийгээд за ингээд хэдүүлээ файл авчихсан уншаачлаа хэмжээд энэ хэрэггүй хэдүүлээ файл авчи. За тэгэхээр шалгачих л та.
хэвлээ бүгдийг хэвлэхгүй зөв уртлын хэвлээ үзчих. 2000 гарч ирж байгаа хэвчээ шүү дээ. За хэвлэж чинь тий. За хэдүүлээ дахиад шалгая. Хэдүүлээ эхний нэг хідэн шиг хэвлээ үзчих. Orange захны 5 ч юм уу тий. Тэгээд different x-ийг white индекс дээр утгыг хэвлээч залуу маань. За хасах 4 хасах 1 хасах 1 хасах 5 хасах тэг 8 хасах 4 хасах 1 хасах 1 хасах 5 хасах тэг 8 энэ маань 10 хасах 1 зэрэгтэй замс флот болгож хургаж чадсан байна. За файлыг уншчлаа. За дараагийн алхам бол хэдүүлээ database construct database-ийг data construct хийх хэрэгтэй. Construct-тэй matrix болгож construct хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бид нар Gaussian distribution-ыг тооцоолохын тулд matrix өгнө. Тэгжиж манай Gaussian distribution-ыг хоёр хэмжээсээр тооцоолно. За тийм учраас бид энийг construct хийх хэрэгтэй. За энийг хэдүүлээ юу гэж дуудах вэ? Data гэж дуудчих. За тэгэхээр өөрөөр data тэнцүү ингээд construct хийх чинь ер нь бол NumPy stack. За энэ маань ер нь бол дотоод tuple байгаа. X Y өгч чинь санаа нь болохоор одоо энэ чинь эхний X чинь 2000 шиг нэг хэрсэн 2000 хэмжээтэй юм болцсон байгаа. Нөгөөх нь нэг хэрсэн 2000 хэмжээтэй юм. Вектор хоёр шиг векторыг ингээд босоогоор ингээд босоо талаар нь ингээд стекийг нийлүүлчих гэж байгаа байхгүй. Тэгэхээр 2 хэрсэн 2000 хэмжээтэй болчихно гэсэн. Манай энэ дата болохоор одоо size нь болохоор 2 хэрсэн 2000 хэмжээтэй болчихно гэсэн. За одоо хэдүүлээ construct хийсэн дараагийн алхам хэдүүлээ яах вэ гэхээр тэгэхээр хэдүүлээ датагаа зураад үзчихье л та. Ер нь манай дата яаж харагдаж байна хэдүүлээ зураад үзчихье. Ер нь бид нар тэд дуудаа зурах шаардлага гарах бах. Тийм учраас функц зарлалчээ. За функц дээр хэдүүлээ юу гэж нэрлэж за функц юу гэж нэрлэвэл virtualization биш visualization. За x гэдэг утга дээр листийг аваад y гэдэг утган дээр хэдүүлээ лист аваад гэж зүгээр тайлбарлаж байна. Манай y маань list шүү гэж. Y маань list аваад list гэдэг хоёр шиг параметр авдаг. Тэгээд яах вэ гэвэл figure engineer description visualizing the data set and хэдүүлээ бас Gaussian distribution-ыг distribution-ууд хэдүүлээ юм бол зурж харна. Тийм зорилготой функц. За тэгэнгүүтээ захин net чинь за тэгэнгүүтээ яах вэ гэхээр за хэдүүлээ title өгчий. Гэхдээ зөвхөн хий. За Gaussian distribution гэдэг. За дараагийн X label өгчий. X label дээр хэдүүлээ юу гэхээр за X нэг ч юм уу манай нэг дэх feature-ыг Y label дээр хэдүүлээ манай X feature за тэгээд хэдүүлээ одоо датануудаа зурвал дата маань яг X дээр нэг тэнглэг Y дээр Y тэнглэг Y дээр манай тэнглэгтэй Y датанууд тэгэнгүүтээ формат нь яг гэхээр за юу гэдэг ногоон өнгөөр, гэрийн өнгөөр тэгээд цэг байх хэрэгтэй. Бахан цэгүүдийг тэмдэглэжээ. За тэгээд хэдүүлээ бас яах хэрэгтэй л дээ нөгөө transparent олон дахин датанууд авахцаад ивэл тэрний илүү тод ногоон болдог ч юм уу. Бас тэрийг хэдүүлээ ялах хэрэгтэй. За тэгээд alpha хэдүүлээ scalar-ын тэг 12 болгоод багасгачих. Тэгэхээр transparent болчихно гэсэн. Ингээд болчихж байгаа шүү дээ. За хэдүүлээ одоо энийг хэвлээ үзье. X дээр X, Y дээр Y өгнө. За хэдлийн дээр яагаад байна? Зураг байна. За. За манай дата бол ингэж харагдаж байна. За ер нь хараажаар 5 кластер байгаа ойлгомжтой байна те. Тэгээ компьютерийн нэг бол энэ 5-ыг л одоо их гоё олох хэрэгтэй гэсэн. За яг хөө бид нар харж чадахгүй маш олон дата байгаа. Тэгээ бид нар түнс самбар дээр ярьсан энэ бол зөв бид нар тест учраас ингээд амархан хараад өө чинь 5 шиг кластер байна шүү. Тэгээд машины тусламжгүй хэдүүл харж чадах. За машины тусламжтайгаа одоо бид нар өөртөө бол харахад хэцүү бас олон хэмжээс дата байвал бид нар харахад хэцүү, маш олон дата байвал харахад бас хэцүү. Тийм учраас машин хэрэгтэй байгаа тийм ээ. За тэрийг дахин нэг саная.
За энэ бол яг энэ удаад бол бид нар бол харж чадчих байна. За дараачийн хэдүүлийнх нь алах нь бол ерөнхийдөө за даатахад зурчлаа. За одоо хэдүүлээ эхлээд initializing дээр параметруудыг хэдүүлээ. Нөгөө түрүүнд самбар дээр ирсэн 3 параметрыг хэдүүлээ. Санамсруугаар утга онооч ярьснараа. За алгоритм. За тэгээд энэ дээр бид нар ер нь бол 3 шиг параметр байна шүү дээ. За эхлээд минус эхэлчих. За min дээр numpy 0 нуудыг яагаад за мэдээж tuple орж ирдэг те. За min дээр чинь хэдүүлээ. За эхлээд size-ын яахын тулд хэдэл нөгөө k гэдэг хэмжээг хичнээн шиг Gaussian байх хэмжээгээ хэлж өгч энэ чинь нөгөө number of Gaussian distribution-ийн тоо гэсэн үг. За тэгэхээр чинь яах вэ гэхээр k дээр k 5 шиг Gaussian distribution байна. Тэгээд энэ чинь манай датагийн хэмжээст маань 2 хэмжээст юм чинь 5 шиг 2 хэмжээст вектор байх хэрэгтэй гэдэг. X y тэнцэл дээр зурханд 2 шиг юу хэрэгтэй шүү дээ. За тийм утгатай л гэсэн үг. За тэгээд за дараагийн үзэгчийн хэдэл variance гэдэг нэртэй өгөө. За variance хэдүүлээ бас адилхан numpy 0 гэдэг яах вэ гэхээр k 2 гэсэн 2 хэмжээтэй матрикс өгнө. За яагаад матрикс вэ? Тэг матрикс маань бас нөгөө positive definite байх хэрэгтэй гэдэг маань ер нь бол бидний Gaussian distribution-ыг 2 дугаар бүлгээрээ ярина. За тэгэхдээ хэдүүлээ яагаад юм бэ гэдгийг ярилцъя. За одоо бол зүгээр ингээд хэмжээс ингээ өгчээ. За дараагийн ялхан за хэдүүлээ одоо энэ гол зорилго анализлаад хийж гол зорилго нь бид рандомоор утга онооч өгсөн шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ бүх Gaussian distribution дээр утгыг онооч гэх k удаа for гүөх хэрэгтэй. За ингэж гүөхтэй бид нар min дээр яах вэ гэхээр min-ийн тухайн k-х элемент k-х Gaussian distribution-ийн min гэдэг бол санамсруугаар рандомоор за нормал юм гэдэг чинь юу нь бол Gaussian distribution-аас олж аваад юм аа. За тийм санамсруугаар яан утга оноо. За энэ чинь яадаг лээ. За бид нар size-ыг өчгөл болно дөө. Size өчгөл болно шүү дээ. Тэгээд өөрөө санамсруугаар утга онооч гэсэн. За size маань болохоор энэ бол tuple орж ирдэг те. Энэ тийм үс бол tuple гэдэг гэсэн. Олон хэмжээст бол tuple орж ирэх хэрэгтэй байх те. За тэгэхээр tuple өгнө. За нэг гэрцэн 2 байх хэрэгтэй шүү дээ. Өөрөөр хэлбэл бид нар тухайн Gaussian чинь нэг ийм хэмжээтэй 5 удаг өгөхөр чи юм болох хэрэгтэй те. За variance гэдэг matrix тухайн Gaussian-ы matrix дээр хэдүүлээ. За identity matrix хүчээ. Түрүүний самбар дээр ярьсан жишээ шиг. За тэгээд шууд шууд энэ хоёр хэсэг маань 2 хэсэг 2 хэмжээтэй identity matrix өгчнө. За ингээд хэдүүлээ энэ хоёрыг оноочлоо шүү дээ. За дараач нь болохоор нөгөө weight-тэй хэдүүлээ оноо. Сүүлийн параметр. За сүүлийн параметр төр хэдүүлээ ер нь бол тэнцүү байх хэрэгтэй. Тэгэхээр ингэж бид нар самбар дээр 0.2-ыг оноос яг тэр шиг 0.2-ыг бүгдэн дээр нь оноолж. За тэгэхээр ингээд оноочч болно гэсэн. За хэмжээс маань ер нь бол k гэрцханы хэмжээстэй байгаа шүү дээ. Тухайн нэг Gaussian нэг л тоо байна шүү дээ. Хичнээн хэмжээний одоо цэг агуулсан байна вэ гэдэг чинь нэг л тоо байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр маань энэ ч орж ирнэ. 5 байгаа учраас 5. За тэгээд тэр маань нийт ер нь юу маань нэгтэй тэнцэх учраас энэ яагаад ингэж юм бэ? За нийт sum of the weights must be equal нэгтэй тэнцэж явах хэрэгтэй. Тийм учраас бид нар яг бүгдэн дээр нэгийг оноосноо тухайн хичнээн хэмжээний Gaussian байгаа гэдгээр ингээд тоонд нь хуваачвал энэ яаж ямар ч k гэсэн тоон дээр нэг гарна шүү дээ нийлбэр нь. За ингээд хэдүүлээ юугаа оноочсон. За хэдүүлээ одоо ингээ. За манай санамсруугаа оноосон энэ distribution маань манай график дээр хэрхэн харагдаж байна. Энийг хэдүүлээ нэг зурж үзье те. За тэгэхээр хэдүүлээ энэ параметрыг нэмэх хэрэгтэй гэсэн үг. За оролтын параметр дээр хэдүүлээ за минутыг минээр оруулчих, variance-уудыг variance-уудаар оруулчих. За k оруулж ирэх хэрэгтэй. За тэгээд бид нар яах вэ? За хэдүүлээ минутээр зурчээ л та. Plot орж урчин. За эхний утга x тэнцлийн утга манай min чинь ер нь бол 5-ыг хэрцэн 2 хэмжээтэй байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр чинь эхний баг нь маань ер нь бол манай x тэнцлэг гэсэн үг шүү дээ. Хоёр дахь баг нь маань манай y тэнцлэг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр
бид ингээд турчна гэсэн үг шүү. За main. За эхний мөр бол бүгд. За тэгээд баг маань бол эхний баг нь. За эерэг тэнхлэх дээр нь болохоор бид ингээд ингэчихэд ингэчихнэ гэсэн үг тайлан гэсэн үг шүү. За формат маань яах вэ гэхээр за улаан өнгөөр адилхан зүгээр нэг зэг атгачих. За ингээд болоо шүү дээ. Ер нь миний зурчлаа шүү дээ. За хэдүүлээ харъя за x degree y meaning Wednesday ингээд ятсан ш. Y meaning Wednesday одоо как. За манай 5 цэг яаж харагдаж байна? Миний тодорхойлогдоогүй байна уу? Хаана энэ алдаа гарсан? Энд дээр алдсан шүү дээ. Нүсгэн алдчихж. За манай 5 цэг маань энд харагдаж байна те. За ер нь санамсргүй байх хэрэгтэй учраас хэдүүлээ дахиад нэг яхад өөр 5 цэг гарч ирэх хэрэгтэй шүү. За гихч шинэ. За ямц миний зурчлаа. За одоо variance-уудаа яг Gaussian distribution-ыг зуръя. За Gaussian distribution-ыг зурханд бол бид нар grid хэрэгтэй. Яг тэр ер нь бол бид нар grid үүсгэх гэсэн. Creating a grid for visualization purpose. Гэтэл grid үүсгэх. За тэгтээ grid яаж үүсгэх вэ гэвэл ингээ үүсгэждэг шүү дээ. За NumPy дээр mesh grid гэж байдаг. За mesh grid маань ер нь бол ихний хэдүүлээ ингэж linear space аваад linear space-ээр хэдүүлээ ямар grid үүсгэх вэ гэхээр бас харвас 10-ын хооронд 500 шиг хүрэх юм те. За нөгөө юу нь болохоор linear space бас харвас 10-ын хооронд 500 шиг. За тэгэхээр энэ чи 500 гарсан 500 хэмжээтэй 2 шиг юм өсгчтэн дотор манай matrix array ороод ирж шүү дээ. За тэргээд хэдүүлээ нэг integrate хийчихье. За integrate хийхэд хос гэж нэрлэжээ. За тэгэнгүүт deep stack хийж шүү дээ. Deep stack дээр дотроо tuple авах хэрэгтэй. За ингээд хэдүүлээ grid-тэй бэлэн болгочих. Энэ бол ерөөсөө visualization дүрслэх зорилготой. За тэгээд дараачийн алхам хэдүүлээ яах ёстой вэ? Одоо хэдүүлээ 5 шиг Gaussian зурх юм чинь хэдүүлээ for гэж таарна л та 5 удаа зурлалт хийх ёстой юм шиг. За тэгээд эхлээд хэдүүлээ юугаа бодох хэрэгтэй? За Gaussian distribution-ыг бодох хэрэгтэй. За тэгэхээр хэдүүлээ multivariable normal Gaussian distribution probability density function бодон. За энэ дээр ч манай тус орж ирнэ. За миний утгач манай mean. За тэгвэл бүгд биш манай тухайн cat element гэсэн үг шүү дээ. Cat мөр гэсэн үг. За тэгэнгүүт variance. За variance чинь бас адилхан ялгаагүй cat-хан тэгээд хойшоо 2 шиг энэ cat matrix гэсэн үг. За ингээд хэдүүлээ multivariable normal PDF-ийг бодсон гэсэн үг. За PDF-ийг бодсон юм ч одоо илүү зурхад асуудалгүй шүү дээ. Contour line зурна гэсэн үг шүү дээ. За энэ дээр чинь ингэж авдаг санагдаж байна. X Y. За энийг хараад би яг сайн санахгүй байна. За контур. За X Y Z-ийг нэг параметр өгөх хэрэгтэй. Энэ гадна талын манай level одоо нэг бөөрийн гадалт нь хэд хэдэн level-үүдийн бөөрийн contour line-ууд байгаа. Тэрийг хэдүүлээ тэрнээс нь илүү гарцныг хэдүүл хасах хэрэгтэй. Их цэвэрхэн байхад бол тэр нь бол яг манай Gaussian distribution ямар ч хамааралгүй нэг тийм юм байгаад иддэг шүү дээ. За тэр маань хаана вэ? Энэ шүү дээ. Calling with outside ерөнхийдөө тэрийг нь зүгээр ингээд байхгүй болгочих гэсэн үг. With option биш шүү дээ. Extend маань. Ингээ хүч юм шүү дээ. За ингээл болчихж байгаа л үү дээ. За хэдүүлээ дахиад зураад харъя. За энийг хэлчихээсээ гарчээ. Яаж харагдана? Яаж харагдана хэдүүл харъя.
За манай 5 гавшин distribution нэг иймэрхүү байртай харагч. За хэдүүлээ гэхдээ жоох энэ юугаа гоё томоор харахын тулд энэ багасч нэг 5-аас ер нь манай дата энэ шүү дээ. 2.5 3-аас нэг хэтрэхгүй байгаа юм шүү. 2-оос ч нэг хэтрэхгүй. За 3-аас нэг хэтрэхгүй. Энэ маань 7-оос бол нэг хэтрэхгүй л байгаа юм байна да. Энэ чинь x тэнхлэн чинь гэсэн үг шүү дээ. За ийм ч юм уу те. За энэ чинь манай дата л харагдаж яхад болно шүү дээ. Эдгээр чинь яг санамсуугаар оноогдоо төгс оёшоо харагдахгүй байж болно шүү. Эдгээр чинь тэгээд converge хийгээд тийшээ ингээд зөөгдөд явчихна. За ингээд барь цэвэрхэн харагдчихна. Ий чи хасах 8-аас хэтрэхгүй л байгаа юм байна да. Хоёулаа хасах 8-аас бол хэтрэхгүй л байгаа юм байна. Тэгээд чи нэг дахиад багасгач л дээ. За одоо арай том харагдаж байна те. За ингээд манай 5 гавшин distribution санамсруугаар оноож өгсөн 5 гавшин distribution маань энэ бидний зорилго чинь манай компьютер манай машин маань энийг сайхан ингээд энэ дээрээ цэгээ болоод ингээд тараад гой байрлаж авах хэрэгтэй шүү дээ. Тэгээд энэ том нь багасч магасаад те яг манай датаг ингэж яг таарсан юм гавшин distribution байх хэрэгтэй шүү дээ. За тийм ба. За хэдүүлээ ер нь бол яг хөө бид нар тэгвэл хизээ нөгөө converge хийх вэ гэдэг чинь нөгөө log likelihood-д бодох хэрэгтэй. Тэгээд тэрийг maximize хийх хэрэгтэй. Тэгээд энийг бид нар 3 дахь бүлгээрээ optimization algorithm ярихаар ерөнхийдөө ярилцсан. За тэрийг хийхэд бол хэдүүлээ нөгөө ялгааг нь олох хэрэгтэй юм чинь хуучин тэр бодсон log likelihood-үүд хэдүүлээ хадгалж явах хэрэгтэй байдаг. Тэгээд зөв нэг ийм хувьсгал заалч лист эхний утганд ихтэй ч юм уу те нэг иймэрхүү. За тэгээд дээрэс нь бид нар нөгөө ер нь бол responsibility value хадгалах нэг хөвсгч хэрэгтэй. Өөрөөр хэлбэл манай e-step чинь гол нь энийг бодоод байгаа ш нэг responsibility value тухайн дата, тухайн gaussian distribution дээр хамааралтай байх магадлал нь хэр их вэ нэ гэдэг тэр хөвсгч одоо арай байгаад байгаа шүү дээ matrix. За тэгэхээр бид нар тэрийг хадгалах хэрэгтэй учраас тэрийг бас зарлах хэрэгтэй. Тэр маань тэгэхээр ер нь бол эхлээд нөгөө манай хичнээн хэмжээний дата байна вэ гэдэг тоо маань хэрэгтэй шүү дээ. Тэгжээж бид нар энийг яана. За тэгээд r тэнцүү numpy + 0. За ийм л гэсэн үг шүү дээ. 5 шиг 5 мөртэй 2000 шиг багантай. Тэгжээж тухайн дата одоо жишээлбэл ийм байвал манай r-ийн за нэг за тэгтэн ч юм уу да. За 123 дахь юм уу. За манай 124-р дата ер нь бол ийшээ хамааралтай баг. Нэгдүгээр одоо гавшин дээр хамааралтай авах магадлал нь хэд юм бэ л гэсэн утгатай шүү дээ. Хэрвээ ингэчих юм бол манай 2 дугаар гавшин дээр хамааралтай авах магадлал нь хэд юм бэ гэсэн утгатай гэсэн үг шүү дээ. За иймэрхүү утгатай л гэсэн үг шүү дээ. За хэдүүлээ ер нь бүх анишлаа хийх шаардлагатай юмнуудаа зарлалцлаа. Одоо дараач алхамд одоо хэдүүлээ үнцэн алхам руугаа оръё. За ийм алин юу бичлэгээ эхлүүллээ үү? Эхлүүлсэн биш тийм байлгүй. Бичлэгээ эхлүүлээгүй лүү яалаа гинт тархинд дун гэдэг аваад ирдэг шүү дээ. За ийм алгоритм хэдүүлээ бодно. За ийм алгоритм хэдүүлээ энийг хэдүүлээ нэг 1000 times 1000 удаа ч юм уу те. 1000 удаа unless converge тэр нөгөө өмнөх манай бодсон log likelihood маань одоо бодсон саний бодсон log likelihood-ээс төдийл нэг хайхтар ялгаа байхгүй бол бид энийг дахин for хийж гүйлгээд компьютер ресурсууд гэж алдаад шаардлага байхгүй. Converge болчлаа гэж үзээд хэдүүлээ шууд 1000 хийхгүй ингээд дуусгах зорилготой гэсэн утгатай. Хэрвээ тэр нь жоо их л байгаад байгаа юм бол тэгээд таталтай хийгээд байна гэсэн үг те. За ийм гэсэн үг. За тэгэхээр ер нь бол бид нэг хөвсгч iterative гэдэг ч юм уу хөвсгчэнд нэг гэсэн үг те. За яхаа хэдүүлээ нэг хэд удаа тест хийх шаардлагатай байх. Хинээ юу зөв төрдөө арга болгочоод дуусчаад хэдүүлээ 1000 болгочих. За тэгэхээр чи одоо эхний алхам бол манай e-step алхам байгаа. E-step алхам дээр хэдүүлээ яах ёстой вэ гэхээр за миний л ойлгож байгаа хэдүүлээ энийг бичих ёстой.
энэ R responsibility бүх одоо дататай холбоотой бүх датагаар бид нар энэ бүх Gaussian-д хариалагдах тэр магадлалыг бодох хэрэгтэй. За тэрийг бодно гэдэг маань ер нь бол бид нар Gaussian болгоноор нэхлээд нэг for гүйлгэж тус нь бодох хэрэгтэй болох байх. За тэгэхээр дахиад for гүйлгэе. За cat for 5 удаа 5 Gaussian дээр жишээл манай тохиол 5 удаа гүйлгэнэ. За энэ манай P гэдэг утга чинь манай weight-ийг хэлээд байгаа юм санаа. Манай weight-ийг хэлээд байгаа. За weight weight тэнцүү. За чинь тухайн яг Gaussian distribution-ийн дээр weight нь шүү дээ. Энэ маань юу байх вэ гэхээр юу weight тэнцүү вэ? R болох гэдэг байна шүү дээ. R-ийн тухайн Gaussian distribution дээр тухайн Gaussian distribution-ийн одоо responsibility тэр value-нууд нь тэ бүх датанд хамааралтай value-нууд нь за манай weight тухайн Gaussian distribution-ийн weight-ийг Gaussian distribution-аар олсоноор үржээд гэсэн үг шүү. Тэгэхээр энэ чинь нөгөө multivariable normal distribution энэ чинь PDP-ийн олсон гэсэн олсон probability density function distribution function олсон гэсэн үг шүү дээ. За тэгээд data маань ер нь бол бид нар энд нэгтгэсэн байгаа шүү. Бид нар чинь энд л зориулж датагаа нэгтгэсэн шүү. Ер нь бол гэхдээ энэ чинь ер нь бол яг 2-ыг хэрэгцсэн 2000 хэмжээтэй байна гэдэг чинь бидний дата ер нь бол ингэж харагдаж явах хэрэгтэй л дээ. 2000-ыг хэрэгцсэн 2 хэмжээтэй. Тийм учраас тэгжээж манай зөв явах хэрэгтэй. Тэгэхээр нэг транспоз хийх хэрэгтэй. Дата транспоз хийж чинь. За минь утга маань бол cat манай минь утга шүү дээ. За variance маань мөн адилхан манай тухайн cat matrix гэсэн үг шүү дээ. За ингээд хэдүүлээ энэ хэсгийн ер нь бол эхний дээдлийн хэсгийг биччихлээ. За тэгээд доотлын хэсэг маань ер нь бол яг энэ маань бол сам гэдэг чинь манай бүх Gaussian-ы тэр сам гэсэн үг K гүйлгэж ийн гэдэг чинь манай Gaussian-ы тоочтой. Тэгэхээр бүх Gaussian дээр энэ бол яг энэ R-ыг одод адилхан байхгүй юу? Тийм учраас энэ чинь яг ийм хичнээн хэмжээний тухайн дата тухайн Gaussian хичнээн хамаарал тэмдэг чинь ер нь бол ингээд хар ухаанаар бодсон ч гэсэн ингээд ойлгомжтой болоод ирж шүү дээ. Тийм учраас бид нар яг хөхөр зөв нэг олоод бүгдийг хуваачхад болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр шууд for-оос гадна хуваачё гэж. Computing resource хэдүүлээ хэмнээд. За тэгэхээр R-ыг хэдүүлээ яаж хуваах вэ? Манай R чинь 5-ыг хэрэгцсэн 2000 хэмжээтэй гараад ирж. За тэгээд энэ чинь хэдүүлээ сам авах нь. Хуваалт маань ер нь бол сам авах нь. Өдөө сам вэ? Numpy сам. Сам аав. За сам маань яаж авах вэ гэхээр эхлээд нөгөө нэг weight-ээ үржүүлээд ер нь бол яг эдрийг бол бид нар бол олцсон шүү дээ. Бид энийг дахиад бодоодох шаардлага байхгүй. Энэ зүгээр эдрийг олсон юмнуудаа бүгдийг дахиад нэмчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр манайх сам бол ингээ нэмчихнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл манай энэ доотлол чинь ер нь бол 5 удаа энэ дээдл олсноо. Энэ дээдлийг бид нар 5 удаа одоо энэ давталтаар олчиж байгаа шүү дээ. Эдрийг бүгдийн хооронд нэмчих гэж байгаа байхгүй. Тэгээ 5-ыг хэрэгцсэн 2000 хэмжээтэй тэр матриксаа 1 хэрэгцсэн 2000 хэмжээтэй болгоод бүх мөрөөдөө ингээд нэмчих бүх Gaussian-уудаа нэмээд олчих гэсэн. Тэгэхээр бид нар чи ер нь бол ийм болох хэрэгтэй гэсэн. Энд нэг жишээ байдаг. Тэг 1 тэг 5 байвал x тэгэр нэмвэл тэг 6 болдог шүү дээ. Яг ийм байдлаа ингээд нэмчих гэж байгаа байхгүй. Тэгээд л ингээд нэмчнэ л гэсэн үг. За хэдүүлээ R энэ step-ээ хийчлээ. Хэдүүлээ тэр нөгөө responsibility value болдог step-ээ хийчлээ. За бүх датан дээр боловсруулалт хийчлээ. Одоо манай m step хэдл одоо нөгөө параметруудаа апдейт хийх хэрэгтэй. За m step дээр бид нар яаж юм? За эхнээс нь ихтэй. За манай pi буюу манай weight weight-үүд тэнцүү. За манай ер нь бол яг R-уудыг бүх датагаар нэмчих гэж байгаа. Хаяар нэмчих гэж байгаа. Тэгэхээр
ер нь ямар утга учиртай IR нэм гэдэг чинь ер нь ямар утга учиртай бүх датаг хооронд нь тухайн Gaussian distribution-ы бүх датаг тухайн responsibility value-нуудыг бүгдийг датагаар нэмчих гэдэг чинь манайх ийм хэмжээтэй багнуудаар нэмчих гэсэн утгатай. Түрүүн чинь нөгөө K-гаар нэм гэдэг чинь угаасаа мөрөн K юм чинь ингээд ингэ нэмчихэж байгаа шүү дээ. IR нэм гэдэг чинь манай дата гэдэлж байгаа шүү дээ. Тэгэхээр багнаар нэмээд нэмчих гэдэг чинь ер нь бол манай R чинь 5-ыг харьцан 2000 хэмжээтэй ингээ нэмчүүл 5-ыг харьцан 1 хэмжээтэй болчихно. Тэгэхээр бид нар нэг давталтгүйл гэдэг шаардлагагүй зүгээр шууд ингээ нэмчихэд бүх J хувьд болчихж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар давталтыг шаардлагагүй байна гэсэн үг. За тэгэхээр хэдүүлээ ингээд нэмчин гэсэн үг. Дээс яагаад дээс сам юм тийм. За сам NumPy сам. За NumPy сам R-уудыг бүгдийг хэдүүлээ нэгээр нэмчих гэдэг чинь зүгээр манай хойтлын тэр чигээр болоод ирж байгаа байхгүй. За тэгвэл датаныхаа тоондоо хоочих шүү дээ. Тэгнэ гэдэг чинь манай яг л weight-ийг илэрхийлж нь учир шандсан ингээд зүгээр бодоход ч гэсэн ойлгомжтой шүү дээ. За тийм байна гэсэн үг. За дараагийн утга min. За min-ийг бид нар давталт хийхгүйгээр хийж болох уу гэд харахаар за шууд үржчихье гэд ингээ үржихэр чинь нэгдүгürt амар утгагүй байна. Хоёрдугürt энэ хэмжээний зөрөөд энэ чинь 5-ыг хэрсэн 2000 хэмжээтэй. Энэ чинь өөрөө 2-ыг хэрсэн 2000 хэмжээтэй. Энийг бол мэдээж үржиж болохгүй хэмжээний зөрнө. Тэгээд чинь утгагүй байгаа тийм. Бид нар ер нь бол тухайн датаг Gaussian distribution болгоноор үржих ёстой шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ давталт хийж таарах нь. За доотлол дээр ч гэсэн бас ялгаагүй байгаа. Тэгэхээр сүүлийн хоёр параметртэй давталт хийж таарнаа. Бүх Gaussian distribution хэдэл одоо тусад нь бодъё л гэж. За эхлээ хойдлоос нь эхлэе. За сам байна те. За тэгэхээр энэ би сам нийлбэрийн авна. За тэгэхээр чи нийлбэр нь яах вэ гэх юм манай нөгөө IR нэмнэ гэдэг чинь манай энэ гэсэн үг. Тэгэхдээ дээрээс нь бид нар яах вэ гэхээр үржүүлээд IR нэмнэ гэсэн үг. За тэгэхээр манай тухайн R-ын cat элемент тийг үржих нь тухайн Gaussian-ы responsibility value-нуудыг үржих нь манай дата л гэсэн үг шүү дээ. За R маань ямар хэмжээтэй вэхээр ингээ K-г нь авчвал ер нь бол зөвхөн вектор болчихно. За энэ маань 2-ыг харьцан 2000 хэмжээтэй. Ингээд эн чинь бол үржиж болно нэгдүгээрт бүх яг ингээ харьяалагдах ингээ дугаар яг ингээ үржиж чинь. За тэгээ хэмжээ нь бол манай дата хэвээрээ байж гэн 2-ыг харьцан биш. Тийм ер нь бол хэмжээ энэ тухайн хэмжээ нь хэвээрээ байж нийлээ ингэстэй шүү дээ. Минүүдийн тухайн cat хөлбөр дээр хийн шүү дээ. Манай минч нөгөө ер нь бол 1 харьцан 2 хэмжээтэй шүү дээ. За тэгээд сам хийгээд ингээд бид нар яаж нөгөө нэг бүх багнуудын ингээд одоо энэ 2-ыг харьцан 2 хэмжээс 2000 байгаа бүгдийг ингээд хийчихэр чинь ер нь бол яг манай мини хэмжээтэй адилхан болчихно гэсэн үг шүү дээ. Энд чинь 2-ыг 1 харьцан 2 энэ чинь зүгээр нэг вектор гараад ирж шүү дээ. Бүгдийг ингээд нэмчихэр чинь те. Тэгэхээр ийшээ бол хийчих болно гэсэн үг. За тэгээд ингээд үржигдсэн хэдүүлээ тэгээд самаа сая хийчлээ. За одоо хэдүүлээ энийг хооч. За энэ маань ер нь бол зөв бүх R-уудыг тухайн Gaussian-ы бүх R-уудыг нэмэх гэсэн утгатай шүү дээ. Тухайн Gaussian-ы бүх R-уудыг бүх R-уудыг тэгээд нэм гэсэн бүх R-уудыг. За тэгэхээр энэ хуваах нь за NumPy сам бол хийх нь за сам тухайн Gaussian гэдэг чинь энэ бүх R-уудыг нэм гэдэг чинь бидний ярьсан шиг энэ гэсэн үг шүү дээ. Тэгээ энэ гэсэн үг. За хэдүүд энэ хүртэл ямар нэг алдаа байна уу? Хараач. За алдаа байхгүй байх шиг байна те. За ялчих шиг байна. За хэдүүл энийг зурхгүй төрдөө команд болгоч. Тэгээ дахиад нэг яа та. Сая ийшээ орсонгүй энийг зураад ялчлаа л та. Үлдчихлээ л дээ. За яач юу гэж тэр ба юу яа.
Ер нь яг нэг хэмжээстэй манай дата ч энэ ч байгаа шүү дээ. Ер нь бол энийг бид нар ингэж нэмэхгүй л дээ. Зүгээр шууд ингэж нэмнэ гэдэг чинь ер нь бол нэмэлт гэсэн үг л дээ. Бүх ааруудыг нэмнэ гэсэн. За одоо алдаа байхгүй байх шүү нэ. За sigma одоо хэдүүлээ sigma-га олноо. За манай covariance параметрыг хэдүүлээ олон. За параметр маань юм байна. Тэрлээ нэг жоохон задлж юм жоохон том тэгштэл байгаад байна. Хэдүүлээ ингээд задлжүүл яаж байна. Тэгэхээр ялгаанууд ингээд difference гэдэг нэрлэлч, diff гэж нэрлэлч. Энийг хэдүүлээ тийг нэрлэлч. За тэгэхээр энэ маань яаж ийм нөхөөр датагаас хасах нь тухайн бид нар чинь for дотор явж байгаа шүү дээ. Юу нь бол тухайн Gaussian-ы mean variable-ыг түрүүний олсон mean variable-ыг хасчих гэж. За хэмжээ нь яа вэ? Хэмжээг нэг бодоод хийдөө. Энэ маань 2-ыг хэсэг 2000 хэмжээтэй. За 2-ыг хэсэг 2000 хэмжээгээс хасах нь mean чинь нэг хэсэг энэ чинь зөв вектор гэсэн үг шүү дээ. Манай mean чинь янз бүр хасчвал болох юм байна. Чинь ер нь бол 1/2 хэмжээтэй гэдэг ер нь зөв вектор гэсэн үг шүү. Тэгэхээр чинь бүх одоо энэ багнуудаар ингээ хасагдчих. Эсвэл транспоз харин хийх хэрэгтэй байлаа. Хэмжээ чинь 2/1 байх хэрэгтэй санагдаад байна. Энийг транспоз хийх юм байна л да. Транспоз тэгжээ шүү дээ. Хэмжээг нь тааруулж ингэнгүүт энэ чинь одоо 2/1 болох ёстой ш. Тэгжээж яхасан шүү дээ. 1/2 ингэж хасч болохгүй шүү дээ. Тийм болохгүй шүү дээ. Тэг ингэж тааруулах ёстой байна. Тийм байна. За тааруулчлаа ингээ хасчих юм байна. За энэ хэсгийг хэдүүлээ ингээд яачлаа олчлоо. За одоо тэгээ шууд variance олчих л дээ. Variance тэнцүү тухайн катах variance шүү дээ бидний variance чинь. За тухайн катах variance нь хэдүүлэн чинь сэхлээ. За сам бол явж таарах нэ. За numby сам бол явна. За сам маань яаж явах вэ гэхээр бидний тухайн катах тухайн Gaussian-ы responsibility value-г үржих нь энэ дээр эн чинь юу орж ирэх нь л дээ. 2-ыг хэрцэн 2000, 2-ыг хэрцэн 2000. Энд чинь ер нь бол цаана шууд тэгж үржих. Энэний утга учир чинь цаана юу байх хэвээр ш. Матрикс үржих үйлдэл байгаа шүү дээ. Тэгчих юм бол бид нар эн чинь өөрө хэмжээ нь эн чинь 2-ыг хэрцэн 2000 транспоз хийгээд үржихээр 2000-ыг хэрцэн 2 болчихно. 2-ыг хэрцэн 2 болчихно. Тэг манай сигма утга чинь 2-ыг хэрцэн 2 байх хэвээр. Гэдэг чинь ер нь бид нар саамыг шаардлагагүй болчихно гэсэн үг. За саамыг шаардлагагүй шууд дот продуктаар хийчих болох юм биш үү? Залуусаа юу гэж бодож байна? Тэгэхээр бид нар ингэчих юм шүү. R-cag үржих нь R-cag тухайн responsibility value-г үржих нь diff dot product маань хаана орж ирэх вэ гэхээр энэ дээр транспоз хийгээд ороод ирнэ шүү дээ. Энэ хоёрыг хооронд dot product гэж өгсөн. Манай R-cag чинь энэ зөв вектор шүү дээ. Тэгэхээр бид нар шууд ингээд үржиж болно. Энд чинь өөрөө цаана 2-ыг хэрцэн 2000. Тэгээд ингээд 2-ыг хэрцэн 2 болоод ингээд энэ хэсэг маань болчихж байгаа гэсэн үг л дээ. За тэгээд ер нь бол эн чинь нэг маань дээтэл шүү дээ. Нэг зөв кофед тавьчихлаа. За ингээд апдейт юунууд апдейт хийчихлээ шүү дээ хэдүүлээ. Бүх параметрууд апдейт хийчихлээ. За одоо дараачийн хэдүүлэн гэх нь алхам юу байх вэ гэхээр дараачийн алхам хэдүүлээ юу байх вэ гэхээр хэдэл одоо нэг log likelihood-ийг бодох хэрэгтэй. За computing the log likelihood.
За хэдүүлээ log likelihood-тэй бодоод тэгээд нөгөө хадгалаад тэг ялгаа нь хэрэг өөрчлөлтөө бид нар хамгийн сайн параметрыг ер нь бол олох хэрэгтэй гэсэн үг. За бид нар энийг одоо дүрслэлээ харцгаа илүү гоё ойлгомжтой болно. За 40 минут болж байна. За log likelihood-ыг бодноо гэдэг чинь бидэрт яаж боддог вэ? За энэ дээр би нэг хичээлийнхээ юг PDF-ийг авдирсан байгаа. За хэдүүлээ нэг log likelihood яадаг нэг томьёо байх хэрэгтэй доо. Тэгээ log likelihood чинь ингээд юу өнгөрцөн хаана энэ чинь за log likelihood мөн л байна да. Гэхдээ энэ чинь log аваад ингээд сам аваад дутуу ах шиг байх юм. Олон сан байдаг да. За Google-с нэг хараад. Gaussian distribution чинь. За энэ ах шиг байна. Тэгээ maximum log likelihood maximize гэдэг чинь. За тийм түрүүний юу ч арай өөр хоёр сам. Баян зүгээр сам л байхгүй байгаа юм шүү. Гадна талын сам л байхгүй байгаа юм шүү, тэ. Тийм байна шүү. Бид нар чинь ер нь бол бүх log likelihood бодсон бүх log likelihood-ийн утгыг нэмээд нэг л юм утгатай болж байгаа хэрэгтэй байхгүй юу? За тэр зүгээр саунд байхгүй байсан чинь толгой иргэцэн байна. За хэдүүлэхин зорилго бол одоо энийг бичих хэрэгтэй гэсэн үг. За давталт хийх хэрэгтэй. Тэ К-гаар нь давталт хийх нь л тэ хэдүүлээ. За давталтаа хийе. For K in range K-гаар нь хэдүүлээ давталтаа хийн. За K-гаар давталт хийгээд хийхдээ хэдүүлээ доторхыг нь олоод. К-гаар нь хэдүүлээ сам хийх чинь ер нь бол тэр чинь түрүүн чинь К-гаар нь сам хийцэн үст. За ер нь бол энэ чинь К-гаар сам хийж байгаа шүү дээ. Бүх R-уудыг сам хийж байгаа. P-гээр нь үржээд, weight-ээр нь үржээд бүгдээрээ сам хийж байгаа тийм. Энийг дахиад бичих юм байна л да. Энд чинь гэхдээ одоо энэ утгууд чинь дахиад энэ чинь шинжлэхтэд өөр болсон байгаа л да. Тийм учраас бид нар дахиад бодож байгаа шүү дээ. Ер нь бол За дахиад хийчихдөө Gaussian тэнцүү хэдүүлээ ингэчээ. Ер нь бол хэдүүлээ энийг хийж ин. Гэхдээ энийг одоо хуваахгүй шүү дээ. Хэдүүлээ ингэж хуваахгүй шууд нэмнэ гэсэн үг байхгүй. Нэмээд энэ хэсгэнд л хэдүүлэнд нь хэрэгтэй гэсэн үг байхгүй. Зүгээр ингэ хийчихвэл нэг нь бүр гол болчих. Gaussian тэнцүү хэдүүлээ нэг тийг болгоод ингээд за тэгэнгүүтээ ер нь бол энэ бодлоор ингэчээр ажиллаж байгаа юм шүү дээ. Weight-ийн тухайн катах элементийг Gaussian-аар үржээд бүгдийн сайхан нэмчих гэдэг чинь саам шүү дээ. За хэдүүлээ энэ талын хийчих шиг боллоо. Энэ талын хийчлээ. За одоо энэ чинээсээ log аваад саам аавна гэсэн үг те. Энэ шүү дээ log аваад саам аавна гэсэн. За энийг бол зүгээр хэдүүлээ нөгөө LL-ийг append хийчихье. Энэ нөгөө авсгачаа. За яаж append хийх вэ гэхээр за ер нь бол ингэх юм байна л да. Ер нь эдгээр чинь дандаа нэгээс бага утга байхгүй магадлалын утгууд байгаа байхгүй. Тэгэхээр дандаа хасах тоонууд байгаа гэсэн үг. Бид нар нэгээс бага тоо лог авахаар дандаа хасах тоо гарна шүү дээ. Тэгэхээр бид нар эн чинь maximize хийнэ гэдэг чинь ер нь бол
ихсгэх ёстой ш. Тэгэхээр бид нар тэмдгийг солих хэрэгтэй болчихно гэсэн үг. За тэгэхээр тэмдгийг солиод хасгуулгаад тэгээд саам бол явах хэрэгтэй. NumPy саам яваад. За саам дотор юг саам хийх вэ гэхээр нэгдүгээрт бид нэр лог орж ирэх хэрэгтэй. Log likely logarithm логарифмын Gaussian-ыг логарифм аваад энэ үзэгчээ бүгдийн сахаар логарифм аваад эн чинь ер нь бол энтэй адилхан зөвхөн юу болчихно гэсэн үг шүү дээ. Вектор болчихно гэсэн үг шүү дээ. 5 2000 ингээ 2000 болоо зөвхөн вектор болчихно гэсэн үг. Тэгэхээр шууд ингээ нэмчин. Тэгээд төгсгөлд нь юуг нь солиод append хийгээд хадгалцнаа гэсэн үг. За хэдүүлээ log likely үүдээ бодоод олчлоо. Одоо хэдүүлээ зүгээр яг check whether or not it converge. Хэдүүлээ converge хийсэн хэсгийг одоо шалгаал. Тэгэл манай ер нь бол юм маань дуусч байна л да. Код маань. За тэгэхээр чин хэдүүлээ шалгана гэдэг чинь if байх хэрэгтэй. If за яаж шалгах вэ? L-ээс ямар ч сутга авах хэрэгтэй шүү дээ. Ингэж хэдүүлээ. За тий L-ээс сутга авах хэрэгтэй шүү дээ. L-ээс iteration гэдэг iterative гэдэг чинь iterative индекс дээр байгаа утгаас iterative дээр нэмэх нэг гэдэг чинь манай шинэ утга гэсэн үг шүү дээ. Тэгээд гараад ирсэн утга. Энэ утгыг хасаад хэдүүлээ чинь absolute утгыг авах нэг нь бол зөв л дөө. Ихчээж болон багчээж болно шүү дээ. Бид нар ялгааг нь бол олохын тулд absolute утга байх хэрэгтэй. За тэгээд энэ нь гэдэг ч юм уу те. Энэ арай юу? Энд чинь ер нь бол арай хасах 100 зэрэгч үлдээ. Нэг тийм утгатай шүү дээ. Арай хасах 100 зэрэг гэсэн үг шүү дээ. Тийм гэсэн үг үстэй. Зааж гараа. Энд чинь ямар гэсэн утгатай вэ? Энд чинь арай хасах 1 зэрэг. За 1000 ч юм уу те ингээ өгч ийтвэл арай хасах 1000 зэрэг. За тэгээд энэ маань хэрэг биелж явах юм бол хэдүүлээ ингэж плот нөгөө юугаар visualization нөгөө функц дахиж дуудаад x y means variance тэгээд k-га өгөөд хэдүүлээ за энэ ихтэй юм хэвлэлчих print it has been зүгээр successfully converged after iterative plus 1. За ингээд ийм юуны дараа энэ converge хийжлээ гэсэн үг. Тэгээд хэлээ гол нь for break хийх хэрэгтэй шүү дээ. За ингээд болчих шиг боллоо. За ямар ч алгоритм маань ерөнхий ихний юм маань болчихлоо. Тэгээд одоо хэдүүлээ дебаглаад асуудлуудыг шалгаа юм аа. За эхний алдаа маань яаж юм бол shape-ийг таарахгүй байна нэ. Хаана 64 дээр хасчихаар чинь ингэж хасчих болохгүй лөө. Тэгээд ингэж үзүүлээд ихэр чи яваалаа. За ойлголоо. Бид нар энийг 2-1 болгохын тулд энэ шууд энийг ингэж өгөх хэрэгтэй юм байна л да.
К чинь мин чинь ер нь бол эхний юу чинь вектор гараад ирж хэрэг бид ингээ өгч юм бол энэ вектор гараад ирнэ л дээ. Зүгээр л 2 гэсэн зүгээр нэг 2 утгатай вектор гараад ирнэ. За тэгэнгүүт бид нар энийг кадер нэмэх нь нэгдүгээр мөр хүртэл гэдэг чинь өөрөө л гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр чи яг 2 1 1 2 гэдэг гараад ирнэ. Тэгээд тараас бүсэж юм шиг. Тэгэхээр чи 2 1 гараад ирнэ. Тэгэхээр 2 1 гарч ирэх хэрэгтэй байна. Юу автор нэг итерашны дараа амжилттай болдог гэнэ. Хэдүүлээ одоо яаш штэ. Гэтэ чи 10 зөвхөн нэг явсан штэ. Энэ багтаад байна уу? Зүгээр нэг итераш явал унаад байна те. Absolute value авчихар чинь. За. Ленийг хэлж үзээд та. Шот гарч ирдэг. Харахгүй шүү дээ. Тэмдэг нь өөрөгдсөн юм шүү. Яа гэдэг нэмэх тоо байгаа те цаана 7000 орохгүйгээр дуусчлаа. Зааж байгаа тэмдэг нь ер нь бол энэ чинь маш бага тоо шүү дээ. Энэ бага тоогоос энэ их болчих юм бол гэсэн үг. Одоо тэмдэг нь бол зөв. Хитрхи их байгаад байна. 10 асах 100 зэрэгч бас их бага тоо шүү дээ. За одоо конверт хийж байна те хитрхи их байгаад байсан байна. Тэмдэг нь буруу өгсөн байсан биш. За одоо хэдүүлээ ер нь бол одоо жишээлбэл сая одоо манай юу маань ажиллаж байгаа байхгүй. За хэдүүлээ дахиад нэг ажиллуулад үзье. За жишээлбэл 43 итеративын дараа манай гавш маань яг ингээд маа 5 одоо кластер маань яг ингээд 5 ширхэг байна. Бидэртэй адилхан манай машин бас ингээд олж чадчих байгаа байхгүй. Бид нар энийг хараад 5 байна гэж хахад энэ 5 байна гэж хахад манай машин бас хараад энэ 5 байна гэж хэлж өгч чадчихна гэсэн. За хэдүүл яг процессыг харъя. Computing the log за энэ чинь weight олцсон байх үед бид нар явуулчих чадсан шүү дээ. Visualization шийдэж ширхэг болгоноор нийтлэл арч x дээр нэг y дээр нь y-ыг энэ дээр нэг нотход rest гэдэг паттерн карт. За эхний responsibility value-г болоо дахиад ингэж нөгөө параметрууд давтаад ирсний дараа манайх ингэж ийм болж байна те. Эхний анхны утгууд их левелтэй үү. За яах. Эхний давталт ийм. За хоёр дахь давталт ийм байна те. За хэдүүлээ сайн хараа авч. За өөрчлөгдөж байна. За гурав дахь давталт ийм байна. Дөрөв дахь давталт ийм байна. Тав дахь давталт ийм байна. 6 дахь давталт ийм байна. 7 дахь давталт ийм байна. 6 хаан зурцсан. Ford дахиад давхар Ford дээр зураад байгаа. Бүү үстэй, бүү штэ. За 7 дахь давталт. За эдрийн юу нь багасч штэ. Энийг илүү магадлалаараа их аваад эдрийн энэ одоо багасаад ирж штэ тэ. За ингээд энэ багасч байна. Би над тариалтай шүү, энэ над тариалтай шүү. Энэ ч гэсэн
багасч байна. Энэ ингээд ерөнхийдөө энийг олчиж байна. Тэгсэн чинь энэ өөрийгөө багасч энд хариалагдах магадлал энэ цэвүүд чи их шүү дээ. Энээс илүү тэгэхээр энтэл нь илүү болоо мен жоохон дээшээ шилжиж ирчих хэвээр тий. Тэгээ мен шилжиж байна ингээд энэ variance нөгөө matrix маань ерөнхийдөө бас арай зөв төрхөндөө ороод энтэл болчлоо. Энтэл нь бас болж байна. За ингээд явж байна тий. За одоо ингээд matrix маань ингээд variance хэлбэр ингээд өөрчлөөд ингээд эргэлт хийж явах шиг байна. Ингээд ерөнхийдөө давталт маань аль болох тэр нэг баг цаг жоох юм ингээд өөрчлөгдөж л байгаа хэл та цаана. Ерөнхийдөө л ингээд хахад бол өдөр орох болсон байна шүү дээ. За ингээд 33 давталтын дараа төгсгөлд нь ийм одоо үр дүн гарсан юм кластер гаргасан байна. За хэдүүлээ ямар ч гэсэн өнөөдөр кодороо бүгдээрээ mixture of Gaussian гэж юу вэ гэдгийг олон юм Gaussian distribution байгаа. За тэрийг ингэж оптимизайж хийж ингэж яг тэр тухайн датануудыг ингэж кластер болоо яг тэр тухайн кластеруудыг олохын тулд EM алгоритм ашиглагддаг. Оптимизation гэж алгоритм маань EM алгоритм ашиглагддаг. Бид нар тэнцэнээс нөгөө параметруудээс log likelihood-ийг олж аваад тэгээд өмнөх ялгаануудаас нь хамгийн маш бага ялгаатай байх юм бол хэдүүлээ нэг олчлоо гэж үзээд форо бэлэг хийгээд дуусгасан тийм. За ерөнхийдөө өнөөдрийн гол зорилго бол бидний энэ аяллахаа зорилгыг тодорхойлох байсан. За тэгээд аяллахын зорилго маань ер нь юу байсан бэ гэхээр бид нар одоо 2 дугаар бүлгээр магадлалын онол үзсэн. Тэгэхээр бид нар магадлалын онол дээр яагаад магадлалын онол хэрэгтэй вэ гэдгийг энэ чинээс та бүхэн харсан баг. Gaussian distribution маань өөрөө заана тэр бид нар энийг ерөөсө Gaussian distribution-ыг бэлэн package дуудаад ашигласан шүү дээ. Бүхний нормал бид нар цаанаа яг юу болоод юу тооцоолоод яагаад энэ variance matrix аваад байгаа ч гэдэг ч юм те бид нар энийг бол ерөөсө ингээд харахгүй. Яг ойлгохгүй байсан ч гэсэн бид нар ямар ч сан өөрсдөө үр дүндээ хүрчиж байна те. Гэхдээ бид бас ойлгох зүгээр байх. За иймэрхүү зүйлүүд ер нь ойлгох хэрэгтэй байна. За оптимизation алгоритмууд дээр энэ log likelihood гэдэг ч юм уу те. Энэ cost function гэдэг зүйлийг яаж багасгах вэ гэдэг зүйлүүд ерөнхийдөө гарч ирж байгаа. Тийм учраас бид нар оптимизation алгоритмууд ийм зүйлүүдийг харах хэрэгтэй байна. За тэгээ манай эхний бүлэг болох шугамын алгоритм дээр бид нар ингэж транспоз хийж те. Ерөнхийдөө тэр одоо энэ variance тэр positive definite matrix байх ёстой ч гэдэг ч юм уу. Эдрийгээ бид тэр positive definite юу гэдгийг ойлгодог байх хэрэгтэй. За хэмжээгээр нь харж байгаа хэдүүлээ. За dot product ч юм уу тэ авчвал ядчил компьютер ресурсоо илүү хэмнэгдэж ч юм уу иймэрхүү юм зүйлүүдийг хийх боломжтой болоод бүдүү баарыг юм хийжсэн ингээд арай нэг ухаалаг ингээд хийх боломжтой болоод ирж байгаа. Бид нар маш их олон датан дээр ажиллах хэдэн тэрбум одоо мөртэй маш олон хэмжээний датан дээр ажиллаад ирэхээр аль болох ухаалаг юм компьютерийг хийхгүй бол ерөөдөө нэлээд их удаан цаг зардаг. Тийм учраас бас иймэрхүү мэдээ супер компьютерууд бол маш их тусалж байгаа. Тэгсэн хэдий ч бас хангалт бүр амар бас тэ энийг бас алгоритмаас зөв бичих хэрэгтэй гэсэн. За тэгвэл ер нь бол яг цаана бол энэ бол энэ модуль бэлэн модулууд ингээ хүмүүс бичсэн байдаг. Тэгээ тэрийг ашиглацгаа ер нь бол энийг мэдсэн мэдээгүй тэгээд угаасаа тэгээд ашиглаа авчдаг болохоор бас энэ дээр бас нэг хүмүүс анхаарал хандуулахгүй зүгээр тэдний зорилго бол үр дүн шууд ашиглаад явах үр дүн байдаг учраас ингээ ашиглаа авчаад тах шиг байгаа. За яг цаашаа судлаачаар явъя энийг хөгжүүлэе гэж бодож байна. Өөртөө магадгүй бас өөртөө тохируулаад энэ EM алгоритмыг ашиглая гэж бодож байна. Иймэрхүү зүйлүүдийг бас мэдчихэж гэж хийж хэрэгжүүлнэ гэсэн үг. За тийм байна. За тэгээ манай эхний 3 бүлэг бол иймэрхүү зүйлүүдийг яриа. Тэгээ 4 5 дахь бүлэг дээр хэдүүл яг иймэрхүү тестүүд хийгээд Python дээр ингээд хэдүүлээ тестүүд хийгээд явна гэсэн юм бодолтой байгаа. За тэгээд өнөөдрийн анги маань энд хүрээд өндөрлж байна. Энэ хүртэл үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд дараагийн ангиар эргээ уулзцгаая. Баяртай.